Герман хэлний үгсийн сан хичээл 2. Beruf ажил мэргэжил. Der Polizist эрэгтэй цагдаа. Die Polizisten эмэгтэй цагдаа. Der Lehrer эрэгтэй багш. Die Lehrerin эмэгтэй багш. Der Krankenpfleger эрэгтэй сувилагч. Die Krankenschwester эмэгтэй сувилагч. Die Arbeit ажил. Энэ болохоор ажил гэсэн нэр үг байна. Үүний үйл үг нь болохоор arbeiten ажиллах, ажил хийх. Герман хэлэнд бүх үйл үг эзэн биеэр хуурдаг. Энэ дээр arbeiten ажиллах гэсэн үйл үгийг эзэн биеэр хуургаж үзье. Ich arbeite би ажиллаж байна. Du arbeitest чи ажиллаж байна. Sie es arbeitet тэр эмэгтэй тэр ажиллаж байна. Ihr arbeitet та нар ажиллаж байна. Wir arbeiten бид нар ажиллаж байна. За жишээ өгүүлбэр дээр ich arbeite viel би одоо маш их ажилладаг гэсэн өгүүлбэр байна. Энд arbeiten гэсэн ажиллах гэсэн үйл үг байна. За sie гэдэг нь тэр эмэгтэй хаана ажиллаж болох вэ гэсэн жишээнүүд байна. Sie arbeitet zu Hause тэр гэртээ ажилладаг, одоо гэрээсээ ажилладаг. Sie arbeitet bei Volkswagen тэр эмэгтэй Volkswagen-д ажилладаг. Sie arbeitet in einem Schuhgeschäft тэр гутлын дэлгүүрт ажилладаг. Sie arbeitet als Verkäuferin тэр худалдагчаар ажилладаг гэсэн өгүүлбэрүүд байна. Энд Arbeit ажиллах гэсэн нэр үг ямар үйл үгтэй холбогдож болох вэ гэсэн жишээнүүд байна. Жишээлх юм бол eine Arbeit suchen ажил хайх, eine Arbeit finden ажил олох, eine Arbeit verlieren ажлаа алдах, eine Arbeit haben ажилтай байх, arbeitslos sein ажилгүй байх, ich bin arbeitslos би ажилгүй гэсэн жишээнүүд байна. Der Job төр ажил. Job нь хүнсний ажил хийх. Энэ нь болохоор хар ярианд хвшлэн хэрэгэлдэг. Төр одоо бага цагийн ажлыг хийдэг. Sie sucht einen Ferienjob. Энэ нь болохоор амралтын ажил хийж байгаа. Хвшлэн оюутнууд сурагч нар одоо зуныхаа амралтаа ажиллахыг Ferienjob гэдэг. Тэр эмэгтэй одоо зуныхаа амралтаар ажил хайж байна гэсэн үг байна. За дараагийн жишээ hat seinen Job verloren тэр одоо ажлаа алдсан одоо ажилгүй болсон гэсэн өгүүлбэр байна. Die Festanstellung гэдэг нь одоо бүтэн цагийн гэрээд ажлыг хийж байгаа. Жишээлх юм бол hat jetzt eine Stelle als Lehrer тэр эрэгтэй Jetzt гэдэг нь одоо байнгын тогтмол багшийн ажилтай гэсэн өгүүлбэр байна.